Үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч Монгол Базальт компаниас амны орон сууцны дулаалга ба пассив хаус сургалт нээлттэй удирдлагыг Дархан хотноо зохион байгууллаа. Энэхүү удирдлагын өмнө тус компаниг гүйцэтгэх захирал Инх Гэрэл, Термохаус төслийн удирдагч Инх Баярнаар Дархан улаан аймгийн Дархан сумын засаг дарга тулгаатай уулзаж энэ онд шинээр ашиглалтанд оруулж буй пассив базальт панел технологийн талаар танилцууллаа. Мөн энэхүү технологиг ашиглаж эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууцыг богино хугацаанд барьж болох шийдлийн талаар мэдээлэл өгсөн юм. Дархан аймгийн өөрийнх нь анхны юм ногоон загвар аймаг болын ногоон хот болыг гэдэг байгаа энэ бас үзэл бодол зорилгонууд дээр нь ерөнхийдөө яг энэ төрлийн төслүүдийг цааш нь бас ингээ хэрэгжүүлэхэд аягүй боломжтой юм байна гэж хараад байгаа. Тэрнээс гадна ерөнхийдөө бол одоо яг энэ загвараар нь бид 100 ширхэг ч юм уу 200 ширхэг ингээд ийм жижигхэн таун хаус тэглэр ингээд сумуудыг ингээд эко ногоон сум болгоод ингээд хөгжүүлэхэд бас ингээд оролцъё. Бид нар тодорхой хэмжээгээр одоо нөгөө олон төрлийн санхүүгийн модельуд босгож өгөөд зөвхөн одоо банк бус ч юм уу банкны ногоон барилгын зээлэнд хамрагдах биш те. Энэ дээр тодорхой хэмжээгээр бид нар олон улсын кредит сангуудаас нь ингээд нөгөө хөрөнгө оруулалтууд гаргаж өгч ийж тэгээ энэ дээр бид нар одоо жишээлбэл өөрсдөө шууд зөвлөх компаниудтай олон улсын компаниудтай хамтраад энэ төслүүдийг одоо 40 20 гэдэг юм уу иймэрхүү байдлаар ингээд шийдээд өгөх ямар боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү одоо ийм зорилго таны хүрээнд ч гэсэн одоо танаа дээр яг ийм төсөл хэрэгжүүлэхийг хүсэж байгаа юм юунууд ах юм бол бид нар бас энэ дээр нь хамтарч ажиллаад тэгээ ингээд судалгаа хийгээд за энэ дээр тэгвэл яаж ажиллавал зүгээрээ эдэргээд бас оролцвол зүгээр ах гэж бодоод тэгээ ямар ч ихний ээлжинд нээлттэй удирдлага хийчихье. Хэрвээ энд одоо Дарханд яг энэ төслөө яг энэ панел эзэн төслөөрөө бид нар энэ олон хаус оруулууд барих боломж байна. Ингээд сонирхол байна гэх юм бол бид нар энд нэг хоёр дахь салбар үйлдвэрээ байх болчих гэж боддог. Дархан сумын засаг дарга тулгаа эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц барих зардлыг бууруулж буй шинэ технологийн шийдлийг нэвтрүүлж буйд баяртай байгаагаа илэрхийлж хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. Тэгэхээр өнөөдөр бол одоо Монгол Базалтын одоо яг энэ хийгдсэн загварын байшин үйл ажиллагаатай бид нар бол танилцж байна. Энэ дотроос бол одоо авч харах маш олон шийдлүүд байна гэж бол ингэж харж байна. Тэгэхээр бол мэдээж төр хувийн хөвшлийн хамтын түншлэлээр иргэддээ энэ боломжийг бол бид нар бол олгож өгөх боломж бол бас байна гэж бол ингэж харж байна. Тэгэхээр энэ дэвшилтэт технологи за дээр нь туршигдсан одоо энэ 25 жилийн туршлага дээр нь тулгуурлаад орон нутаг хамтарч хэрэгжүүлэх бас ямар боломжууд байна. Цаашлаад төрийн албан агч нарын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, амны орон сууц одоо хаусанд амьдруулах зам одоо ийм сонголтыг нь бий болгож өгөх. Цаашлаад одоо гэр орооллын дахин төлөвлөлтийг ч гэсэн энэ дулаалгын системийг ч гэсэн цаашлаад бол энэ нөхцөлөө сайжруулах ч гэсэн энэ боломжуудыг холбож өгөх ямар нөхцөл болцоо боломж байна гэдэг тал дээр бол өнөөдөр бол бид нар бол одоо харилцан хоорондоо саналаа солилцлоо. Тэгээ энэ болгоны одоо үр дүнд бол хоёр талаас нь нэлийн одоо үйл ажиллагаагаа тодорхой болгож, хамтын ажиллагаагаа илүү бодиттой болгож, үр дүн дээр суйрлаж, эргээд бол иргэд маань хожих зарчмаар бол энэ үйл ажиллагааг эхлүүлэе гэдэг одоо ийм ихтгэл өмчлөлт өрлөө. Тэгэхээр өнөөдөр одоо уулзалт бол маш ажил хэрэгч уулзалт боллоо гэж бодож байна.